Сайн байцгаана уу үзэгчдээ. Home Cooking буюу гэрийн зоог нэвтрүүлгийн цоошин дуугаар хэлж байна. Өнөөдөр ажлын эхний өдөр. Энэ өдөр таны ажил үйлс хичээл ном бүтэмжтэй сайхан байсан гэдэгт итгэж байна. Өнөөдрийн дугаартаа би та бүхэнд үхрийн махан стейкийг гэрийн нөхцөл хэрхэн хийх талаар зааж зөвлөхөөр шийдлээ. За ингээд ажилдаа орцгоё. Америкийн Tyson дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. За ингээд өнөөдөр би бол үхрийн гол махыг сонгосон байгаа. Гол мах маань бол үхрийн нурууны яг дотор тал хэсэгт нь байдаг юм маш сайхан үхрэндээ бол хамгийн гоё тийм зөөлхөн ерөнхийдөө хамгийн үнэтэд ордог тийм мах байгаа. Үхрийн стейкийг бол олон төрлөөр шаарж болно. Биднес стейкээ илүү зөөлхөн болгохын тулд бол дарж зөөлдөг байгаа. Эсвэл зарим үед бол алхаар нүдэж нэмглээд хавтгааж тэгж шаарддаг. За өнөөдөр бол үхрийн махын стейк бол бас ресторануудад аваад идэхэд нэлээд тийм үнэтэй байдаг. Харин бид бүхэн бас гэрийн нөхцөл заримдаа ингээд аваад идэхэд өнөөдөр бол энэ стейкийг бол нэг ойролцоогоор 6000 төгрөгөөр авсан 800 г үхрийн мах байгаа. Энэгээр бол 4 хүн бол хангалттай хоол идэнэ. Ерөнхийдөө бол стейкээ бол ойролцоогоор 1.5-аас 2 см-ийн зузаантай байвал их зүгээр. Ягаад гэвэл хит нэгэх юм бол стейк маань хит түргэн болоод ямар ч тийм нэлээд тийм аргуу болох тохиолдол байдаг. Хит зузаан бол бас тэрийг болгохын тулд хоёр талын нэлээд удаан шаарж түлхтэй. Яг 1.5-аас 2 см бол яг шарагдах хугацаа, дээрэс нь доторх шүүсийг нь хадгалах байдлаар илүү байдаг. За ойролцоогоор бол ингээд 1.5 см гэж байгаа хэрчиж өгнө. За иймэрхүү хэрчмүүд байж болно. Эсвэл бас стейк арай зузаан хэрчээд түүнийг алхаар нүдэж чинь томхон стейк хийгээг бол нэлээд зузаан 2 см 2.5 см зузаантайгаар хийж өгч болж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол Монгол үхрийн мах маань бол яг grass fed гэж ярьдаг. Яг өвсөөр тэжээгдсэн өөртөө байгалийнхаа өвсөөр тэжээгдсэн учраас дэлхий дээр нэлээд үнд ороод байгаа органик гэж яриад байгаа. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн гэдэгт бол зүй ёсоор багтдаг Монгол үхрийн мах. Тийм ч учраас гадаадын зөөлчид жөөлчингууд, гийчингүүд маань бол Монголд ирээд Монгол үхрийн мах, Монгол хоньны махыг бол үргэлж бусдаасаа илүү сонгож байдаг байгаа. Стейкийг бол би түрүү хэлсэн янз бүрээр хийж болдог. За дарж болно бас стейк. Яг л Монгол үхрийн мах маань бол яг өөрийнхөө байгалийн жамаар амьдэрдэг тийм үхэр учраас бас нэлээд тийм бас булчинлаг. Тэр хэрээрээ бас үхрийн мах маань бол нэлээд тийм хатуу талдаа байдаг байна. Тийм учраас бас түүнийг бас дарах аргууд байна. Хүмүүс янз бүрээр л дадаг. Зарим ресторанууд бол янз бүрийн мах зөөлөх ч юм уу ашигладаг тийм тохиолдол байгаа. Миний хувьд бол та бүхэн зөвлөхөд махыг бол тэгж зөөлрүүлэгч буюу химийн гаралтай бүтээгдэхүүн мах зөөлрүүлэгч байна. Тийм учраас тийм бүтээгдэхүүнд бол маш бага ашиглуулах зүгээр байгаа. Би өнөөдөр та бүхэндээ бас стейкийг бас хэрхэн дарж бас зөөлөх талаар бас бага зэрэг зөвлөе гэж бодож байгаа. За ингээд үхрийн стейкээ зөөлөхийн тулд мэдээж хэрэглээ амталж өгөх хэрэгтэй байгаа. Амтлахтаа гэхдээ ихтэй бол давс хийхгүй. Давс хийх юм бол бас үхрийн маханд маань тийм шарсныхын дараа бас нэлээд улаан хөнгө оруулдаг тийм бас талтай. Юуны өмнө бол үхрийн стейкийг дарахад хамгийн гоё амт оруулдаг зүйл бол саримс байгаа. Бяцалж хийсэн саримсны шүүс маань бол махандаа нэлээд сайн орж өгдөг учраас нэлээд тийм гоё амтлаг мах болгож болно. За дээрэс нь мэдээж хэрэг хар перц. Хар перцийг хийхдээ бол заавал нунтгалж жижиглэхгүйгээр томоор нь хийж болно. За ингээд хэдэн ширхэг хар перц хийж өгье. За тэгээ дээрэс нь мэдээж хэрэг бид хүн жоохон сонгоны амт нэмж оруулж болно. За сонгоныг ингээд том хэрчээ нэмж өгнө. За дээрэс нэрийг мэдээч хэрэг баг зэргийн оливын тоос. Ингээд үүн дээр бид хүн бас баг зэргийн улаан вино нэмж өгч бас болно. Эсвэл баг зэргийн lemon juice. Гэхдээ энэ загас ч юм уу янз бүр тийм юу биш учраас бас хит их хийж болохгүй. Хит их хийх юм бол энэ стейк маань бас нэлээд тийм хүчлэг амттай болоод бас өөрийнх нь тэр амтнаас нөлөөлнө. Тийм учраас би бол нэлээд баг ойролцоогоор бол жижиг хоолны халбгаар нэг энэ 3 ширхэг стейкэнд тийм ээ. За ингээд үүнийгээ бол маш сайхан бүгдийн сайхан холж өгөөд. Мэдээч хэрэг та бүхэн бүгд мэдж байгаа. Улаан вино, үхрийн махан стейк хоёр бол салшгүй найз гэж болно. Үхрийн махан стейкийг бол улаан виногоор төсөөлөхөд бол үнэхээр тийм бэрх байгаа. Махны маань шингэц дээрэс нь амтных нь бидний амтны мэдрэмжд бол маш сайхнаар нөлөөлдөг. За ингээд баг зэргийн улаан вино их хийх бол шаардлагагүй.
Ойролцоогоор би энэ үүнд бол нэг 20-30 грамыг л хийж өглөө. Ингээ та бүхэн одоо ингээ үүнийг дор хийж 2 цаг, 2-оос нэг 5 цаг ч юм уу. Эсвэл та бүхэн өнөөдөр бэлтгээд хөргөчөндөө хонуулаад маргааш нь ашиглахад бол одоо маш сайхан зөөлхөн, дээрэс нь бас тийм гоё амт болсон байдаг. За ингээд стейк маань бэлэн боллоо. Ингээ та бүхэн үүнийг хүлээж байгаа зөөлрөхөөр нь сайхан шарж идэх болно. За ингээд үүнээс гадна бас өөр аргууд байна. Та бүхэн түрүүн хэлсэнчлэн одоо нэгэн гэрчээ шууд шарж болно. Эсвэл юм жоохон баг зэргийн зузаан гэрчээ түүнийгээ бас алхаар баг зэрэг нүдэж өгж өөрийнх нь одоо энэ махыгаа жоохон тийм сэмэлсэн маягтай тийм ч бас тэр мах маань бас арай тийм зөөлөн болдог байгаа. За би энд нэг жоохон одоо хүнсний скотч гэж ярьдаг гялгаруудыг бэлдсэн байгаа. За ингэж хочиж өгж байгаа маань бол одоо ингээ махаа нүтгэд янз бүрийн цус нийж тийш өсөрөхгүй их сайн талтай. За алхаар ингээ сайхан жигд нүдэж өгөөд маш тийм жигд тийм хэмжээтэй болгоул их сайхан болно. За хэрвээ алхахгүй та бүхэн бас гурилын элдүүрээр бас ингээ сайхан илтэж өгч бас болно. За ингээд хавтгай стейк маань бэлэн боллоо. Америкийн Tyson дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. За ингээд стейкний маань одоо гол оршил хэсэг нь одоо ингээ өнгөрж байна. Үндсэн хэсэг маань бол одоо стейкийг хэрхэн шарах вэ гэдэг. Стейкээ шарж эхлэе. Болж игэл стейкийг шарахтаа бол хүн одоо юм нон стейк гэж ярьдаг. Наалддгүй харин тав ашиглавал бас мэдээж хэрэг наалтахгүй бас гоё сайхан шарахад илүү тийм тустай байгаа. Стейкийг шарахтаа одоо анхаарах зүйл бол стейкээ шарахтаа нэлээд халуун харил лагунд шарж өгч хэрэгтэй. Энэ маань бол одоо бид бүхэн стейкийг л одоо жигэн жидэх юм бол одоо яг стейк гэдэг утга нь бол алдагддаг. Тийм учраас одоо нэг харилын тавган дээр одоо хит олноор нь шарахгүй. Гэтэ халуун харилын тавган дээр гоё хоёр талаас нэлээд гоё тийм бор өнгө оруулж өгнө. Өнгө оруулж байгаа маань бол одоо стейкний гол тэр гоё шарсан стейкний амт гэдэг маань орж өгдөг. За ингээ баг зэргийн оливын тоос, ургамлын тоос ашигласан ч бас болно. За хамгийн гол нь стейк шарахтаа харилын тавгаа маш сайн халаах хэрэгтэй. Тийм учраас бол одоо төвчээртэйгээр хүлээж харилын тавгаа халаах хэрэгтэй. За ингээд нөгөө тэ зузаан байсан стейк маань ингээд нүдээд маш сайхан тийм нингхэн, дээрээс нь бас гоё тийм том хэлбэртэй болсон байна. За стейк шарахаас өмнө юуны өмнө мэдээж хэрэг амтлах хэрэгтэй байгаа. Янз бүрийн аргаар амталдаг. Янз бүрийн амтлагч хийдэг. Гэхдээ бол одоо хамгийн шилдэг арга бол давс перц. Хамгийн одоо дэлхий дээр байгаа миний бодлоор хамгийн гоё амтлагч бол давс перц хоёр л. Хамгийн энгийн, хамгийн байгалийн одоо энгийн мөрчлөө өөрийнх нь одоо янз бүрийн махны, ногооны амтыг нь гоё гаргаж өгч идэг. За ингээд жигд сайхан давс хийж өгнө. За ингээд давс перц. За ингээд халуун болсон хайрын таван дээр стейк хийж өгнө. Стейкийг бол одоо шарахтаа бол одоо монголоор бол яг уу баг зэрэг шарах, дунд зэрэг шарах одоо бүтэн болгох гэж янз бүр одоо англиар ярих юм бол одоо нэлээд 7-8 төрөл байдаг. Ойролцоогоор бол одоо энэ стейкийг хоёр талаас нь бол 2-2 минут шарж өгөө. Дээрээс нь нэг 2 минут амраагаад дахиад 1 минут шарахад бол одоо маш сайхан тийм амттай тийм шүүслэг тийм стейк болдог. Одоо стейкийг шарахын бас гол нэг анхаарах зүйл их юм бол стейкийг олон дахин эргүүлэх хэрэггүй. Эргүүлэх тусам энэ маань бол одоо гоё тийм шаралт нь орж өгөхгүй. Дээрээс нь бол одоо тийм жигнэгдсэн маягтай болж өгдөг. Тэр утгаараа бас тийм гоё тийм шүүслэг байдал нь алдагдж байдаг. Тийм учраас та бүхэн бол одоо стейкийг шарахтаа нэг тавилаа, ойролцоогоор 2 минут эргүүллээ, 2 минут амраалаа, дахиад дараа нь халаалаа өглөө. Энэ бол бэлэн. Тиймэрхүүрээс ерөнхийдөө нэг 6-7 минутын ажил болж байгаа тийм ээ. Стейкээ эргүүлээд биднээс стейкээ дарахтаа бол гоё тийм саримстай дарсан. Энэ стейкээ илүү амттай болохын тулд бас саримс нэмж өгөх сайн. Саримсыг бол жижигэж хэрчиж мэрчих тийм хэрэг байхгүй. Ерөнхийдөө та саримсыг авлаа. Дээрээс нь бяцлаа. За энэ бяцсан саримсаа хийчихнэ. За 2 хумс саримс хийж өгье. Бяцлангууд бол ерөнхийдөө бол одоо хальсан өөрөө ингээд унаад ирнэ. Саримсаараа бол болж игэл одоо стейкээ тэгээд дээрээс нь одоо үрж өгөх хэрэгтэй. Энэ маань бол одоо стейкэнд маань саримсны сайхан амтыг оруулж өгнө. За үүн дээр илүү стейкээ бар илүү гоё тийм амттай болохын тулд одоо ерөнхийдөө Итали, Француудын хамгийн их ашигладаг одоо масл те маслыг бол одоо маш ихээр ашигладаг байгаа. За энэ маслаа нэмж өгнө. За одоо ингээд та бүхэн харж байгаа. Одоо энэ саримстай цуг буцалж байгаа масл маань одоо маш сайхан амттай байгаа. За үүн дээр бол одоо стейкэн дээрээ сайхан асгаж өгнө. За ингээд ойролцоогоор 2 талаар нь 2-2 минут шарсан стейк маань ерөнхийдөө бол бэлэн бос учраас стейкээ одоо аваад амраах хэрэгтэй байгаа.
За ингээд ойролцоогоор нэг 2 минут цаг амраачин. Стейк амраа гэдэг маань бол одоо ямар нэгэн махыг одоо хит халуун галдаж шарахад бол энэ маань бол стейк гэдэг маань бол өөрөө бол тэр үхрийн маань бол одоо булчин байгаа тийм нурууны доторчлын хэсгийнх нь булчин гэсэн үг. А энэ булчин маань бол өөр ингээд агшчдаг. А үүнийг ингээд баг зэрэг амрааж өгснөөрөө энэ агшцсан байсан булчин маань буцаад тавираад илүү тийм шүүсэрхэг, илүүгээ тийм зөөлхөн болдог тийм талтай. Стейкийг байна одоо тэг хачир янз бүрийн хачир. Одоо өнөөдөр бол би одоо ингээд ногоон салааттай хачирлахаар шийдлээ. Би өмнөх дугаараараа та бүхэн зааж ирсэн. Та бүхэн одоо энэ салаатыг те өөрийнхөө дураар, өөрийнхөө хүслээр, өөрийнхөө одоо сэтгэн бод одоо ургуулсан бодох одоо чадвараа ашиглаад янз бүрийн одоо бүтээгдэхүүнээр хийж болно. За өнөөдөр бол би бол одоо салаатны навч одоо бууцайг ашигласан байгаа. Дээрээс нь бид бүхэн цай мэт улаан лойлыг нэмж өгч болно. Ягаан сөнгөн гэх мэтлэнгээр. За одоо ингээд стейкний одоо стейкийг гэхэд стейкний соус гэж нэг юм байдаг те. А стейкний соусыг бас хүн болгон янз бүрийн мэдээж хэрэглэхий дээр одоо маш олон төрлийн стейкний соус байгаа. А гэрийн нөхцөлд бол одоо хамгийн амархан болгох одоо соус маань бол одоо хайрлын таван дээрээс байгаа одоо стейк шарсан тэр одоо хэсгийг ашиглах нь илүү бас тохиромжтой байдаг. За юуны өмнө бол одоо энэ сармис маань бол одоо хэрэггүй болсон. Дээрээс нь энэ одоо стейкний өөрийнх нь тос нь бас ер нь хэрэггүй. Бидэнд одоо юу хэрэгтэй вэ гэвэл одоо стейк шарсан өөрийнх нь одоо энэ жоох юм боролцсон хэсэг байгаа. Энэ хэсэг маань бол одоо стейкний шүүс нь өөрөө орцсон маш сайхан тийм стейкний амт нь байдаг. А үүгээрээ бид хүн одоо баг зэргийн соус бэлтгэж болно. За энэ үүнийг бэлтгэхийн тулд одоо улаан виноны соус гэж хэлдэг те. Баг зэргийн улаан вино нэмж өгнө. За ойролцоогоор бол нэг 150 г вино нэмж өгнө. За үүнийг маш зөөлхөн гал дээр буцалгаж ойролцоогоор бол одоо 150 г одоо та вино хайлаа гэхэд бол ойролцоогоор 30-аас 40 г-ыг үлдэтэлнэ. Бусдыг нь одоо ширхтэлэн тэгэж одоо сайхан буслаж өгөх хэрэгтэй. За ингээд буцалж явах хооронд нь салаатаа бэлтгэе. За юуны өмнө бол одоо стейк маань бэлэн болох гэсэн байгаа тул тавгаа бэлдэнэ. За дээрэс нь өнөөдөр би бас зах дээр явж байгаа юм сайхан шинэхэн мөөг авсан байгаа. Монголд ургуулсан хусандай мөөг гэж байна. Маш сайхан одоо юм шин юм гоё мөөг байна. За стейктэй бол мөөг бол одоо маш сайхан зөгцдөг тийм бүтээгдэхүүн байгаа. За мөгөө бол ерөнхийдөө бол хит жижиг юм биш. Тэг жоохон жижиглж өгнө. За ингээд баг багаар нь салгаад. А яг ёроолын хэсэг маань бол жоохон тийм модорхуу болцсон хатуу байдаг учраас ёроолын хэсгийг нь ашиглах шаардлагагүй. За мөгөө сайхан шарж өгнө. За баг зэргийн цэцгийн тос нэмж өгье. За ингээд улаан виногоо бол одоо ингээд буцалгаж явах хоорондоо харин таван дээр наалтсан байгаа тэр одоо бор хэсгийг те. За хусаж одоо улаан винотойгоо сайхан одоо нийлүүлж өгөх хэрэгтэй байгаа. Энэ маань бол одоо соусны маань амтанд одоо маш сайхан нөлөөлнө. За энэнийг маш зөөлхөн гал дээр буцалгуулах сайн. Яг гэвэл одоо энэ шинийг хит чиргээгээд одоо түлэгдэхийг бол одоо хинж өсгөө. Цэцгийн тосондоо мөгөө хичнэ. За баг зэргийн давс. Перц. Хоол маань бараг бэлэн болж байна. За энэ хугацаанд бол одоо салаата бэлтгэе. Та бүхэнд өмнөх дугаар дээр зааж ирсэн олив ойл, лемон жуустай. А та бүхэн хэрвээ тэг найрлах хүсэхгүй бол шууд найруулж болно. Салаатан дээр оливын тоос. За баг зэргийн давс. Дээрс нь одоо лемон жуус хийж өгнө. За одоо соус маань бол ерөнхийдөө сайхан бэлэн болсон байна. Та бүхэн харж байгаа одоо баг ингээд ерөнхийдөө дууссан. Үүн дээр бол одоо нэг ойролцоогоор бол нэг 20-30 г л одоо үлдсэн байна. За үүнийг одоо их шатааж болохгүй. Тэгээд баг зэргийн одоо цэцгийн тоос энэ одоо виноны өөрийнх нь тэр одоо жоохон тийм хурц чиглэг амтыг нь бол нэлээд сайхан дарж өгдөг. Цэцгийн тоос маань нэг л сүүнээс хашуулж байгаа тийм махны амттай нэлээд тийм гоё хоршуулсан амтыг оруулж өгдөг байгаа. За ингээд одоо цэцгийнхээ тосыг сайхан хийж өгнө. За мөөг маань ч гэсэн маш сайхан шарагдж байна. За ингээд би өнөөдөр бол зөвхөн одоо салаат навч одоо бууцаг сонгосон байгаа. Үүн дээр та бүхэн одоо улаан лойл, одоо өргөс тэмэх, ягаан сөнгөн, янз бүрийн одоо бяцлагууд аж болно. Одоо пармезан ч юм уу те. Ашгүй фета чиз ч байт юм уу. За ингээд салаата барь тавьж өгнө. За үүн дээр одоо стейк маань одоо бэлэн болсон байгаа. За одоо стейкээ барьж өгье. За мөөг маань ч ихсэн бэлэн болсон.
За мөөгөө тэгээ стейкэн дээрээ. Үүнээс гадна та бүхэн одоо стейкэн дээрээ одоо төмсний нухш байж болж байна. Эсвэл гой төмсөө сайхан чанжаагаад бяцлаад жоохон цэцгийн тос давстай холиод энэ болонд нь тавиад идэж болно. За ингэ соусаа хийж өгнө. Энэ бол одоо улаан виноны сүмс байгаа. Стейк маань бол үндсэндээ бэлэн боллоо. Баг зэргийн оливын тоос хийж өгнө. За хэрвээ та хүсвэл одоо шарсан помидор тэ улаан лойл эсвэл бас яг өөрийнх нь түүхийг хэсгээр нь бас тавьж өгвөл бас маш сайхан одоо шарсан стейкний маад тэр амтыг бас сайхан шин тийм ногооны амтаар одоо хольж гисэн тийм одоо сайхан амтыг нэмдэг байгаа. Өнөөдрийн дугаараар одоо та бүхэн заасан одоо стейкний талаар заасан одоо хэсэг маань та бүхэнд одоо баг ч гэсэн ойлголтыг өгсөн бол одоо миний хувьд энэ бол одоо маш том амжилт гэж би боддог. За ингээд одоо стейкээ амсцгаая. За та бүхэн харж байгаа одоо маш сайхан тийм шүүстэй болсон байна. Үнэхээр сайхан болсон байна. Ингээд та бүхэн энэ хоолыг